Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай шинэ 7 өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол сонин нийтлэлийн эхийг хураах ургал. За тэгэхээр эхийн ургал гэж юу хэлдэг вэ гэхээр их зохицолборын утга санааг хураах, дэлгэрүүлэх, за эхийн доторх өгүүлбэр зохицолборын байрыг солин сэлгэх, нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх хэлбэрийг солих зэргээр өөрчлөхийг эхийн ургал гэдэг. За үүний дотор эхийг уншиж утга санааг сайтар ойлгосны дараа тулгуур үгсийг олж гол санааг гарган ярьж бичгийг эхийн хураах ургал гинэ. Дэлгэрүүлэгч үг өгүүлбэрийг хурааж бичгэд эхийн утга санаа алдагдахгүй. Тэгэхээр эхийг хурааж бичдэг юуг анхаарах вэ гэхээр эхийг уншиж утгыг сайтар ойлгох хэрэгтэй. Эхийн гол утгыг хадгалсан түлхүүр үг өгүүлбэрийг ашиглан эхийг хураадаг. За эхийг хурааж бичих аргуудыг сэргээж санацгаая. Эхийг гол санаагаар хураан бичиж болно, түлхүүр өгүүлбэрээр хурааж болно, мөн эхийн утга санааг илэрхийлсэн хэлцээр хурааж болтгоо. Тэгвэл сонин нийтлэлийн эхийн онцлог юу вэ? Хэрэг явдлын учир утгыг хэлбэрчлэн тайлбарлах, мэдээлэх, дамжуулах зорилготой учир зүйн нотолгой хийдэг бичгийн найруулгыг сонин нийтлийн найруулга гэнэ. Тэгээ сонин нийтлийн найруулга нь сонин хэвлэл олон нийтийн мэдээллийн чухал хэрэгсэл болох тул цаг үеийн уур амьсгал, үзэл баримтлал их хэмжээгээр туссан учир зүйн тайлбар нотолгой ихтэй сэтгэл зүйд нөлөөлөх чадвартай байдгаараа бусад төрлийн найруулгуудаас ийм ялгарах онцлогтой байх нэ. За сонин нийтлийн найруулгыг дараах 4 төрөлд хувадаг. За мэдээллийн бичлэгийн төрөл, шинжилэлт төрөл, нийтлэл, уран сайхны төрөл, туслах бичлэгийн төрөл гэдэг. За эдгээрийг тус бүрийг бичлэгээ зогсоогоод хүснэгтнээс бас юу багтдгийг бас харж болно шүү хүүхдүүдээ. За сонин нийтлийн эхийг хураах ургал хийсэн байна. За дараах жишээг уншиж үзцгээе. Ямар аргаар хурааж вэ хүүхдүүдээ? Соёлын бүтээлч сар 2024-г тэмдэглэнэ. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамнаас 2024 оны 11 сард соёлын бүтээлч сарыг улс даяар тэмдэглэх гэж байна. Бүтээлч сарын үеэр соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгээрэл, спорт гэсэн 4 чиглэлээр 2000 орчим ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн эвшлийн 500 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотой зохион байгуулна. Утга зохиол урлаг сонины 2024 оны 21-р дугаарт ингэж гарсан. Тэгэхээр энэ мэдээллийг соёлын бүтээлч сар олон удаа давтагдсан байна. Соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгээрэл, спорт гэд гол санааг илэрхийлэх чухал үгс байгаа. Тэгэхээр эдгээрийг ашиглаад бүгдээрээ түлхүүр үгийг олох замаар утга санааг хурааж болж байна. За дараагийн жишээ. Яг саяны мэдээлэл байгаа. Утга зохиол урлаг сонины 2024 оны 21-р дугаараас саяны мэдээллийг аваад үүнээс соёлын бүтээлч сарыг улс даяар тэмдэглэх гэж байна. Бүтээлч сарын үеэр соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгээрэл, спорт гэсэн 4 чиглэлээр 2000 орчим ажлыг зохион байгуулна гэсэн энэ чухал мэдээллийг ялгсан байгаа. Тэгэхээр чухал мэдээлэл, чухал бус мэдээллийг ялгах замаар хураан төвчлөх аргыг энд ашиглажээ. За энэ мэтээр бид нар хамгийн гол утга санааг алдагдуулахгүйгээр хураан бичиж болдог бахнэ. За өнөөдрийн хичээлээ анхааралтай үзсэнд баярлалаа.